За 2 минутын хугацаа. 2 минутын хугацаа өнгөрсөн байна. Гар тулахгүй. Тооцохгүй. Гар тулахгүй. Өвдөг. Газар. За, гар тулахгүй. За, босгож тавиа дахиад гар өрөхгүй. 2 минут 30 секундын хугацаа өнгөрсөн байна. Гар тулахгүй. Гар тулахгүй. Гар тулахгүй. Гар тулахгүй гэрдэн гар тулахгүй дахиад үлдийг үүсгэн цаг явж байгаа. Гар тулахгүй энэчнээс харж байгаа. Ажигдчнээ харж байгаа. Одоо арьсаад ер нь жоохон хөдөлгөн штэ. Тэгээд явуулна штэ. 6 минутын 10 секундын хугацаа өнгөрөх юм бол солигдож болно. За. Одоо ороо тэгээ чичрүүлж байгаа. За зөөлгөн хажууд ирж хилээ ашиглаж болно. За авсан. За баяр хүргэе. Олон хорд явах хэрэгтэй. За багийн ахлагчин даалгавар гүйцэтгэх ихээр санагдаж байна. Багийн ахлагч даалгавар гүйцэтгэх ихээр гүйцэтгэж байгаа юм шиг харагдаж байна. Сайн биш харагдаа. Залаа явах хэрэгтэй байгаа бөмбөг. Чадхаараа явж болно. Болно. Наа чадахгүй тэгээ ингэж явна өөр арга байхгүй. 25 секунд явсан байна. За. Одоогийн байдлаар Мордон Монгол багийнх маань хэдэн шар хагалсан байгаа дээрээ дөө? 3 шар хагалсан байгаа тийм ээ. 40 секундын хугацаа явсан байна. За, үнээр гаргалтай. За 1. За, 4 дахь шарыг амжилттай хагаллаа. 4 дахь шарыг маш амжилттай За хагаллаа. басаагийн хувьд бол сурснараа урдлын байрлалаа сайн байна. Явдаг бай. 1 минут 10 секундын хугацаа өнгөрч байна. 1 минут 10 секундын хугацаа. Оролцохгүй. Түшгүй. За, гар авахгүй шүү. Гар авахгүй. Гар авахгүй шүү. Гар авахгүй. Яа. 1 минут 50 секундын хугацаа. За, одоо хамгийн сүүлийн шар. 1 минут 50 секунд. Доллар. Мөнгө. Монгол Мөнгөтэй холбоотой. Банк авлаа. Талаа. Баяр хүргэе. 2 минутын хугацаа өнгөрсөн байна. хөтлөгч. Юм хөтлөх, сэтгүүлч. Арай өөрөө. Сэтгүүлч. Оператор. Төгчийн. Хөгжим техник, DJ. Төгчийн. DJ. Пульт. Хөтлөгч, сэтгүүлч. Хоёр хөтлөгч. Зэрэг. Үзэгч, дэмжигч. TV8 presents үзүүлж байна. Эдийн дууны төлөөлөл болсон 16 уран бүтээлч. 4 өөр хүсэл, 4 өөр тэмүүлэл, 4 өөр аран шин, 4 өөр хэв маяг ганцхан зорилго тэд нэгтгэх нь. Тэд хамтдаа авах аль самба, хурд хүч, эр зэрэг, баяр хөөр, уй тургууник, уур бухимдал, ухаарал төвчээр, ялагдал энэ бүхнийг зөвхөн TV8 телевизээр хамтдаа 2 супер реалити шоу.
Шинэ 7 хоногийн минь төргийн эрхэм мөндөд үзэгчтэй хамтдаа супер реалити шоу шинэ 7 хоногийн цоо шинэхэн дугаарыг өргөн барихад бэлэн болсон байна. Өнгөрөх даваа гарагаас эхлүүд нь энэ зуны туршид 3 сарын туршид зураг авалтаа хийж нийтийн дуучлалын 16 орон бүтээлчдийг нэгтгэж одоо өрсөлдөөж чадсан хамтдаа шоу маань эхэлсэн байгаад 5 дугаар гарсны дараа үзэгч түмнийг байлдан дагуулсаар одоо маш олон үзэгчдийн сэтгэл хангалуун тэрхүү гайхалтай ич хүчийг бас бидэнд бэлгэлсээр байгаа хамтдаа шоу маань шинэ 7 хоногийн дугаараа өргөн барихад бэлэн болсон байна. Баярлалаа тэглгүй яг. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг бас үзэгч та бүхэндээ төлөвлөх юм нэгэн зүйлийг ярих зүгтэй. Онцож хэлэх зүг болов. Нэгэн зүйлээр би омгшмоор байна. За ингээ энэ зүйл бол монголчууд тийм ээ дэлхийн давцанд одоо бүхэл тэмцээн уралдаан спортын урлаг соёл одоо ингээд бүхэл салбар дээр бол монголчууд монгол ирчүүд тийм ээ ямар нэгэн зүйлд бол ийм хүчтэй тийм ээ ийм одоо эр зоригтой бяртай гэдгийг одоо харуулan баталсаар байгаа. Энэ бол монголчуудын бас нэгэн сайхан омгшил байдаг. За тэгээ энэ дээр бас нэгэн зүйлийг ярихад бас яг энэний тод жишээ бол тийм ээ одоо Японы мэдээллийн сумагийн барилдаанд Монголын одоо олон галхын сайхан ирчүүд маань одоо олон сайхан хөнгүүд маань аавын ирчүүд маань ийм одоо гайхалтай сайхан хүчтэй шүү гэдгийг одоо харуулсаар байгаа. За тэгээ өнөөдрийн энийг суумаг ярьж байгаагийн одоо гол онцлог бол өнөөдрийн одоо хамтдаа шоу маань уран бүтээлчд маань нэвтрүүлгийн одоо өнөөдрийн дугаард уран бүтээлч маань суумаа барилдаанаар хэрхэн барилдаж хэрхэн одоо хүчээ үзснийг үзэгч та бүхэн тун удахгүй хэдхэн хоромдор харахад бэлэн болсон. Тий, авгаа зөнч зохион бүтээгч Эрдэмтэн Нострадамус гэж хүн одоо ингэж хэлсэн байдаг юм байл л дээ. Зөвгнөлтөө өөрийнхөө Хувлай хааны цэргүүд 21-р зууны ихээр Тэнгэрээс бууж одоо Япончуудаас хариугаа авна гэж зөвгөнсөн байдаг юм байлээ. Тэгээ одоо бодоод байхад тэр хүний зөвгнүүд яг үнэхээр үнэн чимшиг санагддаг. Үнэхээр Чингисийн цэргүүд одоо Тэнгэрээс бууж ирээ тийм ээ. Хувьдаа Япончуудаас хариугаа авна гэдэг нь одоо энэхүү одоо Японы үндэсний одоо спорт мэрэгжлийн сумо бүхий одоо дивжэн дээр нь үнэхээр дийлдэшгүй гайхалтай олон аваргууд монголчууд маань гашиж Япончуудыг үнэхээр авраг болгох тэрхүү боломжийг олгож өгөхгүй байгаа нь энэхүү зөвгөндийн бас нэг үндэслэл юм болов гэж ойлгож байна. Тэглгүй яг уу. За ингээд ер нь бол одоо монгол хүмүүр монгол гэдэг нэрээр омгшиж бахархаж сууртай бодтойгоор бахархаж тийм ээ омгшиж ингэж байгаасаа худлаа ингэж цээжэд илдэх бишээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол ингээ ярих юм бол маш олон юм байна. Одоо нуршаад яг үзэгчд маань нэвтрүүлгээ үзгээд исэн ядаг бүдээж байгаа залуу минь үзүүлээд өг. Үзэгчтэй яг одоо та бүхэн зэрэглэлцэндээ ойртон суугаарай. Хамтдаа шоуны шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Яаж гараа би ивент гişтэд оролцох тий. За нэвтрүүлгийн ерөнхий ивент гiş малчны хотноос танаа гэрт энэ бол Монфреш. Тэглгүй яг уу нүдээр үзэж биер мэдхийг хүсвэл Тэнгэр Travel-ыг та сонгоорой. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Таны хамгийн амттай сонголт энэ бол Наран Пүүц. Мөн Наран Пүүцийн одоо шүдний анд найз үндэсний брэнд доктор Ролс ямар сахаргүй шүд бох гэж байгаа тийм ээ. Тий. За ингээд мөн 5 тухтай амьдрал хамгийн гоё тансаг хаус Канад хаус боо ом бан нэвтрүүлгийн ивент гэж ажиллаж байна. Ингээд хамтдаа шоу хэлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Монфреш малчны хотноос танай гэрт. Нэвтрүүлгийн ивент итгэгч нүдээр үзэж биеэр мэдэр Тэнгэр Travel. Нэвтрүүлгийн ивент итгэгч Наран Foods таны амттай сонголт. Нэвтрүүлгийн ивент итгэгч таны төсөөлөл бидний тэмүүлэл Boom компани. Нэвтрүүлгийн ивент итгэгч оригинал спорт хувцас Seven Champions спорт барааны дэлгүүр. 3 2 1 явда. Үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. ТV8 телевиз нийтийн дуучлалын хамтаар үзэгч танд бэлтгэн хүргэж байгаа хамтдаа 2 супер шоуны шинэхэн дугаар маань цэцэгт нүг амралтын газраас та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү өнөөдрийн амралтын газраас бэлтгэн хүргэж байгаа байгалийн энэхүү үзэгсэнд цонхлог бүрдсэн энэхүү газраас та бүхэндээ нийт 16 оролцогчтой 4 багийн маань тэмцээн оролдоо хүрсээ байх болно. Ингээд ЛК-гийн баруун гар талаас. За ингээд өнөөдрийн тэмцээн оролдоонд оролцохоор багууд маань бэлэн жагсан байгаа. Ингээд баруун гар талаас Мордон Монгол багийнхан маань бүрэн бүрэлдэхүүнээр тэмцээнд оролцоход бэлэн болсон байна. Өдрийн мэндийг хүргэе. За мөн энд 3XL багийнхан маань тэмцээнд оролцоход бэлэн болсон байна. Баяр хүргэе. Харин миний зүүн гар талаас 3-1-4 багийнхан. Хэмэр багийнхан Чулуунбаатар ахлагчтай. За ингээд 4 багийнхан буюу нийт уран бүтээлчд маань өнөөдрийн даалгавар тэмцээнүүдэд маш амжилттай биелүүлэх байхаа гэж бодож байна. Ингээ хамгийн ихний даалгавар тэмцээн уралдаанд нийт оролцож байгаа бүх оролцогчдод болон багийнханд амжилт хүсье. Өнөөдрийн хамгийн ихний даалгавраар манай мэдээж сумо байгаа. Гэтэ сумо маань яг ингээд хүмүүс маань яг өөрсдөө барилдахгүй. Сумогийн зориултын том хувцсыг өмсөж жагаад энэхүү сайхан элбэн тойргон дээр барилдана. Багийн гишүүд маань хоорондоо ярилцаж байгаад эрэгтэй нэг гишүүнээ гаргаж өгнө. Мөн эмэгтэй нэг гишүүд автоматар өөрсдөө барилдана.
тэмцээний дүрм тойргоор барилдана. Хамгийн олон даваатай баг энэ удаагийн одны эзэн болно. Эмэгтэй баг мөн одыг авах болно, эрэгтэй баг одыг авах болно. Нэг багийн нэг эмэгтэй нэг эрэгтэй төрүүлэх юм бол 2 одтой болох болно гэдгийг анхааруулъя. Ингээд тэмцээн уралдааны дүрм ойлгомжтой юу? За ингээд багууд маань суглаа ёсоор тийм ээ дараалал гаргах хэрэгтэй байгаа. За өнөөдрийн бас энэ цэцэг нүг амралтын газраас хамттай 2 шоу маань танд үргэлжлэн үрж байгаа. Тэгэхээр энэ яг энэ бидний зогссон байгаа элсэн одоо тойруулган дээр Сомогийн тэмцээг хэрхэн үргэлжлэхийг бүгдээр хамтдаа харцгаая. За ингээд багуудын дарааллыг бүгдээрээ хэсэг хугацаанд харгуулна. Бидэнтэй цэг угараа ТV8. За Морьтон Монгол багийнхан маань сайхан амарцгаасан уу? Сайхан амарсан. За ингээ хамгийн ихний тэмцээнд Сомогийн тэмцээнд Танавагийг төлөөлж хинхээ оролцохоор болж байна. Ер нь ингээ харахад бол нэлээд одоо барилддаг байрны юм одоо хүмүүс бол энэ багт бол нэлээд ингэж орсон байх. Уруулаад би л их одоо тэгээ суглаад дим үү гэж бодож штэ хооронд. Хороод байгаа аль нэгийг сонгох тийм ээ. Тэгээ манайх эдэрж авах шиг яваад. Манай оюун маа. Нөгөө эсрэг багийн хоёрыг бол хосчих واخа. Дууч оюумагийн хувьд бас нөгөө багийн өрсөлдөгч 3 эмэгтэйгээс харж байгаа хөлтэй тийм. Ер нь хэр санагдаж байна? Багтж байна уу? Багтж байна. Би ч бас урд нь бас сумаа барилдаж исэн туранхай ч гэсэн бас чөрмөстэй. Үзүүлээ тэгнэ гэж. Тэгнэ. За амжилт хүсье. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань танд үргэлжлэн өрж байна. Дуучин Чинбол гаргалагчтай 3XL багийнхан маань Сомогийн тэмцээнд хэнийг оруулж хэрхэн барилдах одоо төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай багийн ахлагчаас сонирхъя. За өнөөдөр энэ өглөө сайхан цэцэг нүг амралтын газраас манай Сомогийн тэмцээн үргэлжилж байна л да. Манай ээлжид нэвтрүүлэг. За тэгээд үнэхээр сайхан байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт одоо Сомогийн тэмцээнд л манай нараа одоо оролцох нь тодорхой. Ганц эмэгтэй хүн байгаа юм чинь. За тэгээд эрэгтэйчүүдээс манайх зөвлөдөөд одоо манай дуучин Наранхүү маань одоо Сомогийн тэмцээнд оролцсноо. За баярлалаа. Ирчүүд маань бол яг нэлээд бас хүчтэй өрсөлдөх баг. Эмэгтэйчүүд маань Сомо барилдаанаар барилдана гэхлээр бас их сонирхолтой бөгөөд бас эцэгтэй санагдаж байна л да. Дуучин Нарантайгийн хувьд багийн өрсөлдөгч эмэгтэй гишүүдийг энэ бол байх болгоно л гэж бодож байна. Би бол шууд түлхэж унаагаал явчих. Яг таны хувийн тактик юу вэ? Нууцаа тэр бол нууц. Яг тухайн үед барилдаан дээр харуулна тийм ээ. Би шууд угаасаа шууд түлхэж унаагаал явчих. За баярлалаа. Багийн уриаг нэг сонсъё. 3XL багийнхан маань бас нэлээд гоё урайтай юм баг байж байгаа. Би хамтаа ахтаа хүчтэй зүгээр. Хамтаа хүчтэй. За ингээд 3XL багийнхан маань маш амжилттай даалгаврыг биелүүлэхэд бэлэн болсон маань үзэгчтэй хамтдаа 2 супер шоу маань гайхалтай үргэлжлэж байна. Чулуунбаатар ахлагчтай Химэр багийнхан дээр ирсэн маань. За багийн тактикийг танилцуулж сонирхъя. Тактик дажгүй манай Оюунбат одоо ханаас нь чарсан хав дөрүүлж нуруу туруу нүдний ухрахайг сайтай хүн. Тэгээд одоо гэр бүл дээр манай энэ Бадралмаа хоёр маань гэр бүл дээрээ орохоор болж байна. Би ерөнхийдөө тийм дасгалжуул зөвлөх маягаар ингэж тийм тактикийг боловсруулж өгнө. Тийм бодолтой байна да бид. Би дасгалжуулах шинэ туслагчаар ажиллана. Ингээ бид За дуучин Оюунбатын хувьд бас нилээ ярваалттай ер нь бэлтгэл бол нилээ базаасан байрны хандсан байрны харагдж байна. Ер нь ямар байна? Яг өнөөдөр бол гайгүй байлгүй гэж бодож байна тий. Тэгээ ер нь бол тэгэл бус багууд амжилт хүсье. Гайгүй сайхан тэгээ адилхан сайхан 2 гартай 2 хөлтэй юм чинь тий. Өнөөс нь дутах уу? Сайхан үзсэн. Бэр байна тийм ээ. За амжилт хүсье. Багийн уриаг сонсъё. Ортой, хүчтэй, одтой, химэртэй. Тийм ээ үзэгчтэй энэ бол Химэр багийнхан байлаа. За ингээд хөтлөгч Бат Ирээдгийн хувьд Химэр багт одоо орж бас Сомогийн тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа шиг нь. Ер нь бас өөрөө Сомогоор барилдаг уу юм? За ер нь бол барилдаг байсан. Тэгээд яг зинда маань хитрхи дээр байгаа. Наад миний зиндаанд хүрэх бөхчүүд олдохгүй болох нь аргагүй ихэнд Монгол дээр ТV8 телевизэд ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол хамгийн дээдлийн зиндаа гэж байдаг. Тэр зиндаанд тэмцэхэл бүх байдаг шүү дээ. За амжилт хүсье. За ингээд багийн дараагийн баг болох 3XL багийнхан маань. За тоглосон зүгээр яах нь л гэж үзэж байхгүй юу. За дараагийн баг болох 314 багийнхан маань Сомогийн одоо тэмцээнд маш амжилттай оролцоод бэлэн болсон байна. За танаа багийн ихтэй гишүүдээс хэн тэмцээнд оролцохорсон бэ? За найдан дөрж сонгосон тийм ээ шихэ. Тэгээд найдад итгэж байгаа. Найдад бол ямарсан ихний тэмцээн дээр бол багтаа бол нэг од бол авчрах байх гэж багийн ахлагчид маш их найдаж байгаа хэрэгтэй тийм ээ. Тий одоо ер нь од
Дээг бол ер нь их үсэн үлээж штэ. Манай Эркаж гэсэн аваад ирэх бол гэж бодоод байна штэ. Сая Тэр нэг цагаан хувцастай нэг нараа гэдэг нэг дуучин байгаа штэ. Тэрийг л барчвал тэгэл сайн гэсэн үг. Их яах. За манай баг бод юу хожигдож явж байна. Манайх мэдж байгаа шүү дээ. Одоо ер нь хоёр хөтлөгчийн ард ер нь бэкграунд талтай явахгүй камер удаад нүргөө болсон шүү дээ. Гэж байгаа багийнхантай зөвлөж байгаа зөвлөгөө. Би надад баг яах шиг. Үүнээс хойш тэмцээнүүд дээр тэгэл ард нь очиж зогсоод ий гэсэн бодолтой. За багийн залуу гүшүүд юу гэж бодож байна? За одоо яг одоогийн энэ тэмцээнээс эхэлж байна. Багийн гишүүн болж тэмцээнд оролцох гэж байна. Тэгээд оролцож байгаа тэмцээнүүдэд мэдээж багаа бас төлөөж орж байгаа юм чи амжилттай оролцохыг хичээндээ. Гараа сайн бол барай сайн гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр найдан дорж маань бас нэлээд хүчтэй өрсөлдөгчд бол их ширгэн байгаа шүү дээ. Ерөнхий харж байгаа бох тийм ээ. Тийм мэдэн мондөг хүмүүс байгаа тий. Юугаараа дутхуу адилхан сайхан ирчүүд үдэлцэн дээ тийм ээ. Тэгэхгүй яах. Эдгээр багийн эмэгтэй гүшүүд айгаад байгаа байхгүй. Оо хөрхий. За ингээд хамттайгаар үзэгчтэй хамттай хоёр шоу маань ийх үзэгч танд цэцэгт нэг амралтын газраас энэ сайхан байгалийн үзэсгэлэнд та бүхэндээ хүрж байна. Ингээд бүгдээрээ хэсэггүй хугацааны дараа уулзъя. Харин багууд маань хэрхэн барилдаж одоо өрсөлдөхийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Багийн ахлагчд маань яг энэ цаг мөчид одоо шодоо хийж хуруудах гэж байна. Эхний хамгийн түрүүнд хэн барилдах вэ гэдэг шийдэх болно. 1 2 3 4 гэснээр хожигдсон 2 хоцсон 2 эхний ээлжинд барилдах болно. Ингээд хамтаа хуруудъя. Байна. 2 3 4. За танаа хоёр эхлэе барилдана. Тойрог өсвөр барилдах байгаа тэрийг ойлгоорой тийм ээ. Эдний өмс. Эдний хоёр. Хэмэр танаа хоёр Монгол хоёр тийм ээ. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент гэгчээр ажиллаж байгаа Монфреш, тийм бол нэвтрүүлгийн ивент гэгч хамтран ажиллагчаар Тэнгид Travel байгаа. Энэ удаагийн багийн тэмцээний ялагчид маань Тэнгид Travel-ийн энэхүү одны эзэн болох болно гэдгийг үзэж та бүхэндээ дуудаж байна. Ингээд хэрхэн тэмцээн уралдаан маань үргэлжлэхийг харахад үлдлээ. Тийм ээ. Тэгэхээр тэглэв хамтдаа хоёр шоутай маш олон албан байгууллага хамтран ажиллаж байна. Хамтран ажиллаж байна. За ингээд Монголын номер 1 фитнес клуб бол Flex ч биднийг дэмжиж бидэнтэй хамтран ажиллаж байна. За мөн маш амтлаг хоолтой Монголын маань уламжлалт сайхан хоолуудыг бидэнд бас тийм ээ яг тэрхүү гайхамшигтай шинээр нь гайхамшигтай амтаар нь хүргэж чаддаг Монгол рестораны хамт олон хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгүүд маань цэцэгт нугаас та бүхэндээ хүрж байна. Ингээд бүгдээрээ тэмцээн өргөжлүүлцгээе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монфреш малчны хотноос танай гэрт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч нүдээр үзэж биеэр мэдэр Тэнгэр Travel. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Наран Foods таны амттай сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны төсөөлөл бидний тэмүүлэл Boom компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч оригинал спорт хувцас Seven Champions спорт барааны дэлгүүр. За үзэгч та бүхэндээ өнөөдрийн маань тэмцээн уралдаан болох Сумо бүхийн тэмцээн маань үргэлжлэн хүрэхэд бэлэн болсон байна. Сонгодоосоор хамгийн ихэнд Хямар багийн Мордон Монгол багийн гишүүн дуучин Идэр Жавхлан, Хямар багийн гишүүн дуучин Оюнбат нар ийхүү хувцас өмсөн барилгахад бэлэн болсон байна. За хувцас өмсгөл ямар байна? Тэгвэл юм байна гэхдээ. Хөдөлгөөн нэлээ. За барилгахад бол ямар нэгэн хүндрэл учрахаар байна уу? Учрахаар юм байна уу? За Идэр Жавхлангийн хувьд өрсөлдөгчийн сэтгэл санаанд ямар нэгэн дарилт хийсэн үү? Ер нь бол яг тийм Юу тийм юм байна? баян галцааж явахгүй дөрөс. За ингээд ихлийгээд их болно. Тэгээд агаар бэлнэ. Ямар нэгэн үг өчөөгөө хамгийн түрүүнд тойргоос гарах юм онсон баг нь ядаг шууд агаар тагаад. Үгүй. Тагаад. Яа үтгтэй. Ийхүү Мордон Монгол багийн дуучин Идэр Жавхлан тэмцээнд ядад байгуулж ийхүү багтаа нэг он авчирлаа. За тийм гарааг байсан. Энэ зурс. Энэ авахгүй бүр энд авахгүй. Ингэж авахгүй.
Наадмын дээр жийвэл багийн гишүүн өрсөлдөгч бол нэлээ ширүүн хүн байх шүү дээ. Тэгтээ бол сайхан үзэн. Энгийн ялгаатай, чадсны ялгаатай үнтэй барилдгаар би ч одоо сайхан үндснийхээ бүгшгээл барилдах юм бацж энийг өмсчгээл бас нэлээд тээртэй мэн. Над тамаагүй домдож байна. Сумаа бүхэл нэг юм хэдүү сайхан том амтлал гэдэг шүү дээ. Тийм ээ. За тэгээд амжилтсан. За нэг зөгчөө ойлоо. За ингээд багийн За тэгэхээр манай оролцогчид бас нэг зүйлийг анхаараарай. Яг сумагийн ёслогоогоо хийн. Хөд гараа сайхан хөдөлгөөд сайхан адгаас шаад анхаар ихтэй их үед эхлэн ойлгомжтой юу? За яг одоо талбай 50. Оператор сайн метр хэрэгтэй. Ёслогоогоо хий. 3-1-4 3 XL багийн Бариад авах нь жогод. өгчүүд одоо барилдахад бэлэн болсон байна. Өчигдөр хамаагүй сууж явах явчих. Хамаагүй сууж. Дахиад Энэ бяртаа байгаа мэн да дажгүй бэлтгэл ханаг. Өрсөлдөгчийг дутуу унж болохгүй. Найд нар жил хөдөлгөөнтэй. анхаар найдан дурж ихтэй атаж болохгүй шүү анхаар. Ихтэй. Тараагаад. Юу ахлаа үтгчтэй. За ингээд үнээр гайхалтай байна. Багийн гишүүн. Дуучин найдан дөрж манаас нилээ ширүү үзлээ. Ямар вэ? Маш хамгийн хүчтэй өрсөлдөгчийг аялаа. Янз юм байна. Янз юм тийм ээ. За ингээд амжилтсан дараагийнхаа барилдаанд амжилттай орцоор. Ингээд хамтдаа хоёр шоу маань үзэгч танд үргэлжлэн үрж байна. Сумагийн тэмцээн бол гайхалтай үргэлж байна. Бидэнтэй хамттайгаараа. Наранхуман бас нэгэн би жижигтэй бүхэд унцлаа. Яг энэ төр мөчөд төрж байгаа сэсгийг ямар байна? Гүйл алчихна. Найд нар жил бэлтгэн сайн бай. Сайн энд үлчлээ. Энэ бүх сумо барилдахад бол ерөөсөө биений жижиг том бол хамаагүй гэдгийг харуултаа шүү дээ. Ихэд барж исэн багтаа том биендээс үрдээ. За ямар та дараагийн тэмцээнд амжилтсан. Мад сүргийн минь ариун цагаан буян болсон жинхэнэ Монгол сүг Mon Fresh компани 100% цэврээр нь ард түмэндээ хүргэж байгаа нь үнэхээр бахархалтай. Mon Fresh өрх бүрт Монгол сүг. Хамгийн олон жинсний төрөлтэй 100% шуус. Фан. Тэрүц биер бид Тэнгэр Travel. Дэлхийн улс орнуудын түүх, дурсгал, соёлын гайхамшиг байгалийн үзэсгэлэн газрууд дэм байгуулалт технүүдээр үзэж биеэр мэдрэх алтан боломж танд байна. Орны сүлд Хонконг, Азийн Хавайн Хайнан арга, Андерсийн хот Дубай, байгалийн гайхамшиг Чежуар, Ази Европыг олгосон Турк орн, түүх дурсгал, туухурын үлгийн нутаг Энтхэг, Сибирийн цэнхэр сууд байгаль далай, Азийн бар Сингапур, Малайз, Дарс дурлалын орон Франц, үзэгдэнд Венец хот, Генев цэгцлийн орон гайхамшиг Таиландаар аялах дурсамж дүүрэн аяллуудаа таныг урьж байна. Тэрүц биер бид Тэнгэр Travel. Хамгийн олон жинсний төрөлтэй 100% шуус. Фан. Жинхэнэ Монгол сүг хэрэглэгчтэй хүргэж байгаа болохоор гашилж муудахаас сэргийлэх нь жолооч бидний үүрэг хариуцлага. Тийм ч учраас ургах нар цаг хугацаатай уралдан давхин шүү дээ. Mon Fresh малчны хотноос таны гэрт. Тавцчтай ингээд Сумовгийн барилдаанд тэмцээн маань үргэлжилж байна. За хожигцоо хоёр багийн шин дуучин Наранхүү Оюн Батнар маань барилдахад бэлэн болсон байна. За амжилтсэ. Эхлэе. Зангид ингэж дуучин Оюн Бат нилээн бяртай байх шиг байна. За дажгүй сэтгэл ямар байна? Дажгүй. Төрөнд бол яг уу эдрээ жоох гинтчлээ тийшээ гинтлаа.
гарчлаа гэж бодоод би хайцсан байхгүй. Тэгэхээс өмнө нэг шаарч байсан. Сүрийг харуулъя тийм ээ. Дэмээ шавыг харуулъя. За, игсэн байгаа үзэгчтэй. Дуучин Наранхүүгийн хувьд гэх юм бол оддын бисэг наадам Монгол үндэсний бөхөөр 3 жил дараадаа төрүүлсэн бүх гэж байгаа. Тэгээ Японы үндэсний бөхөөр бол явахгүй мэн үү, явахгүй мэн. Үндэсний бүх сумаа чинь хоорондоо өөр л дээ. Тий. Тэгэхээр энэ бол сая жишээ харж байна. Үндэсний бөхөөр явсан бол ах байсан уу? За одоо бас нэлээд өссөн дээр тийм ээ. За ингээд сумагийн тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй ширүүн сайхан үргэлжилж байна. Ирчүүд маань хоцсон хоёр баг маань хоорондоо барилдаад энэхүү одоо тэмцээний ихтэй уран бүтээлчтэй ялагч маань тодорхойд ойрцсон байна. За ингээд үзэгч та бүхэн хоцсон хоёр багийн барилдааны хэрхэн болж өнгөрөхийг хамтаа харъя. Үзэгч та бүхэндээ хамтдаа хоёр reality show үргэлжлэн хүрч байгаа. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент гэгчээр уух тусам илүү хамтдаа энэ бол Momfresh Nice Brand. Баярлалаа. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа нүдээр үзэж биеэр мэдэр. Энэ бол Тэнгэр Travel. Тэгдгүй яах вэ? Хүчихэн хөгжмийн дугаарт гайхамшигт гэрлийн үзүүлбэр. Энэ бол Маркви 27. Баярлалаа. Ингээд бид бүхэнд гайхалтай сайхан Монгол хоол хүнсийг хүргэсээр байгаа. Монголчуудаа сайхан Монгол амтыг мэдрүүлсээр байгаа. Хамаг Монгол ресторан бидэнтэй хамтран ажиллаж байна. За мөн өнөөдрийн маань тэмцээн уралдаан даалгаврууд байгалийн үзэгсэнд гайхамшигтай цэцэг нүг амралтын газар та бүхэндээ хүрч байгаамаа. Баярлалаа. Монголын номер 1 фитнес клуб Flex ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ үргэлжлүүлцгээе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгч Momfresh малчны хотноос танай гэрт. Нэвтрүүлгийн ивент итгэгч нүдээр үзэж биеэр мэдэр Тэнгэр Travel. Нэвтрүүлгийн ивент итгэгч Наран Foods таны амттай сонголт. Нэвтрүүлгийн ивент итгэгч таны төсөөлөл бидний тэмүүлэл Boom компани. Нэвтрүүлгийн ивент итгэгч Original Sport хувцас Seven Champions Sport барааны дэлгүүр. За ингээд дуучин банзагчийн хувьд бас яг багийн гишүүндээ нэлээд сайхан дэмжлэгийг үзүүлж бэлтгэлийг тасгалжуулж байгаа шиг юм. Ер нь яах вэ? Олон жил дасгалжуулагч гэсэн хүн дээ. Бүх хүн бүдээ өвсөнд гэдэг юм шүү минийхөө жоохон хичээгээрээ. Жоохон тэгчээ. За тэгээд Үзэгч та бүхэн. Өнөөдрийн асуултаар дуучин бандрагч ажиллах болно. Тэгээд манай хоёр багийн маань ялсан хоёр оролцогчид маань ёслогоогоо хийгээд барилдааныг хэрхэн үргэлжлүүлэхийг хамтаа сонирхъя. за дуучин банзагчаа шууд төхөөг өгөөд эхлүүлээ. Төхөө. Хий шүү. Гой ёслоготой. Нэг талын хийсэн энэ ондоо. Агаад. Оролцогчдод маань ер нь боож өгөөд Монгол үндэсний мөчөө хэрэгжүүлээд үзээд байна. Яг Сомогийн бод үндсэн одоо талаадаг мөхийг хэрэглэхгүй ерөнхийдөө үндэснийхэн мөхийг хэрэглэх гэж мэдээ үзээд байна. Игээ түргээд байгаа юм шүү. За ингээд Эвгүй юм боллоо. Уг нь танаа багийн гишүүн нэлээд сайн дэмжлээ. Сая яг яава. Хэдрээ юу болов? Би тонгорох гэж байсан чи. Тонгоруулсан тийм шүү. Багтаа орж ирсэн даруйта хамгийн түрүүнд одоо маш их өндөр амжилтыг үзүүлж 2 давааг инхүү авчиж ирнэ. Өнөөдрийн одыг авах болцыг ерөнхийдөө хангаад байна. Ингээд дараагийн бөхчүүд маань хэрхэн барилдахаас шалтгаалж найданд орж юм аа одны эзэн болох үгүй юу гэдэг хувь заяа шийдэгдэх болно. Амжилт хүсье. За одоо үзэгч та бүхэн харж байгаач нь дуучин Наранхүү болно. Идэж авахнаар дахин барилдааныг хийх болно. Ингээд барилдааг хэрхэн сонирхолтой болж өнгөрөхийг хамтдаа харах болно. Багийн маань гишүүд болоод бусад одоо хөгжөөн дэмжигчид маань маш их хүчтэй дэмжлэгийг үзүүлж байна. Тэгээд манай Эрдэнэ хоёр маань одоо бас яг зарим нэг гишүүдээс те ер нь өөрийнх нь багийн гишүү биш бусад гишүүд хэрхэн аль гишүүдийг дэмжиж байгааг сонирхол их зүгээр юм болоо гэж би өдөөж байна. Баярлалаа. Тэгээ гадаа цаг агаар их сайхан байна.
Гоё байна. Яг энэ халуунд бол бүхчүүдийг дагаад бас ингээ яг бүр амьсгаадаад ингээд сэтгэл бодлоод Монфрешийн цэвэр ус авах сайхан байна. Гайхамшигтай. Мад сүргийн минь ариун цагаан буян болсон жинхэнэ Монгол сүг Монфреш компани 100% цэврээр нь ард түмэндээ хүргэж байгаа нь үнэхээр бахархалтай. Монфреш өрх бүрт Монгол сүг. Хамгийн олон жинсний төрөлтэй 100% шуус. Фан. Амны хөндийн эрүүл байдал алдагцсанаар олон төрлийн өвчнөр өвчлөх магадaltaй. Шүд буйл цайшлаад улаан хоол өрөвс